2001 оны хаврын төгсгөлд Германы нам гүм жижиг хотуудын нэгэнд орших энгийн байшин дотор компьютерийн дэлгэц ганцаараа анивчж байлаа. Тэр үед интернет өнөөдрийг шиг олон нийтийн амьдралын төв болоогүй, хүмүүс форумд нэрээ нуун орж бодит амьдралдаа хязгаарч хэлэхгүй зүйлсээ тэнд бичдэг байлаа. Харин тэр нэгэн шөнө нэгэн форум дээр тавигдсан богино ханзаар удалгүй дэлхийн хамгийн жигшүүртэй хэрэгүүдийн эхлэл байлаа. Тэрхүү зар дээр 18-аас 30 насны эрэгтэй хүн хайж байна нийтлуулах, дараа нь идүүлэх сонирхолтой байх гэж бичсэн байлаа. Ихэнх хүмүүс үнийг аимшигтай хошигнол гэж бодсон, харин зарын цаана байсан хүн тоглоогүй байлаа. Энэхүү зарыг тавьсан хүн бол 41 настай Армин Майвс. Тэр бага наснаасаа эхлэн хүний мах идэх тухай бодолтой өссөн нэгэн байж, Германы Ротенбург хэмээх нам гүм тосгонд амьдардаг. Армин гаднаасаа бол туйлын энгийн хүн шиг харагддаг. Даруухан тайван хөршүүдтэйг маргалддаггүй, хуучин том байшиндаа ганцаараа амьдардаг дундаж насны эрэгтэй. Гэвч хүмүүсийн хардаггүй тэр байшингийн дотор ганцаардал сэтгцийн гаж хүсэл, олон жилийн дотор чимээг үссэн харанхуй мөрөөдөл нуугдж байсан юм. Армины багнаас хэвэн байсангүй, түүний эцэг нь багт нь хаяж явснаар удалгүй ах нар нь салан одож асар том байшинд ээжтэйгээ үлдсэн. Ээж нь хит хатуу хяналттай хүн байсан бөгөөд Армин багасаа бараг найзгүй өссөн гэдэг. Тэр үргэлж ганцаараа тоглож төсөөллийн ертөнцтэй өөртөө дүү зөхиож ярилцдаг байсан тухай хожим хэлсэн байдаг. Түүний хувьд ганцаардал ердөө гуниг биш байв. Энэ нь аажмаар хэн нэгнийг өөртөөгөө үүрт хамт байлгах хүсэл болж хуурсан гэдэг. Хүүхэд насандаа уншсан үлгэрүүд, хүний мах иддэг мангасын тухай домгууд, цус ба бие махбодын тухай хачин сонирч зан нь нас ахих тусам улам хүчтэй болжээ. 1980-ад оны сүүл гэхэд Армин компьютер болон интернетэд татагдж эхэлсэн байдаг. Онлайн форумууд түүний хувьд бодит амьдрал дээр нууж авдаг бүх бодлоо гаргах газар болон хувирсан. Тэр каннибал фантази бүхий чат өрөөнүүдэд орж ижил төрлийн сонирхолтой хүмүүсийг хайж эхэлсэн гэдэг. Интернетийн харанхуй болон түн шиг хүмүүс үнэхээр байсан нь түүний доторх бодлыг улам бодиттой болгосон гэдэг. Тэр үед форумод өнөөдрийн сошиал медиа шиг хяналттай биш байсан. Хүмүүс нууц нэр ашиглаж хамгийн амжигтай фантазаа ярилцдаг байсан. Армин хэдэн жилийн турш өөрийгөө сайн дураараа идүүлэх хүсэлтэй хүн хайж байсан бөгөөд ихэнхдээ хүмүүс тоглоом гэж ойлгоод алга болдог байж. Гэвч 2001 онд бүх зүйл өөрчлөгдсөн. Нэгэн өдөр форум дээр түүний зарын дагуу холбоо барьсан хүн гарч ирв. Түүний нэрийг Берн Юрген гэдэг байсан бөгөөд Берлин хотод амьдардаг компьютерийн инженер мэргэжилтэй. Гаднаасаа амжилттай харагддаг нэгэн байлаа. Тэр ч мөн олон жилийн турш этгээд сонирхлоо хөгжүүлж явсан нэгэн. Эхэндээ тэд хоорондоо ердийн төсөөллөө бичиж эхэлсэн ч удалгүй бодитоор уулзах төлөвлөгөө гаргаж эхлэв. Хамгийн аимшигтай нь хоёр тал хоёулаа юу болохыг бүрэн мэдэж байсан юм. Армин хожим мөрдөн байцаалтай үеэр би ганцаараа байхыг үзэн яддаг байсан. Би хэн нэгнийг өөрийнхөө нэг хэсэг болгохыг хүссэн гэж хэлсэн байдаг. 2001 оны 3 дугаар сард Берн чемодана бэлтгэн галт тэргээр Ротенбург руу хөдөлжээ. Тэр буцах тасалбар аваагүй байсан гэдэг. 2001 оны 3 дугаар сарын тэр орой Берн Юрген Ротенбургийн жижиг өртөн дээр буухույд цаг агаар хүйтэн тэнгэр бүрхэг байлаа. Тэр чемодана чирэн таксинд цууж жолоочд нэгэн хуучин байшингийн хаягийг өгсөн гэдэг. Жолооч хожим ердийн зорчигч байсан, сандас нь шинж огт байгаагүй гэж мэдүүлжээ. Нөгөө талд энэ нэрийг Армин байшинтай хүлээж байсан. Тэр энэ өдрийг олон жил мөрөөдөж ирсэн юм. Түүний хувьд энэ бол фантази биш, бодит болох гэж буй амьдралынх нь хамгийн чухал мөч байлаа. Берн хаалгаар орж ирэхэд хоёр хүн энгийнээр мэндэлсэн гэдэг. Камерын бичлэгүүдэд ч ихний мөчүүд бараг жирийн уулзалт шиг харагддаг. Тэд галт тогоонд сууж ярилцсан кофе ууж тайван инээлдэж байсан. Яг юу болох гэж байгааг мэдэхгүй хүн харвал хоёр хуучин найз уулзсан мэт санагдах байж. Гэвч бодит байдал аимшигтай байлаа. Армин уулзалтын бүх үеийг видео камераар бичиж эхэлсэн нь хожим мөрдөн байцаалтын хамгийн шок төрүүлсэн нотолгоонуудын нэг болсон юм. Тэр хоёрын ярианаас харахад Берн юу хүсэж байгаа маш тодорхой мэдэж байсан бөгөөд буцах бодлого байж. Олон жилийн турш интернетийн харанхуй форумуудад орж явсан Берн өөрийн доторх хүсэлтэд улам гүн орсон байсан гэж шинжээчид үздэг. Түүний амьдрал гаднаасаа тогтвортой мэт харагддаг ч дотор нь өөрийгөө устгах, хачин гаж хүсэл давмгайлж эхэлсэн байлаа. Шөнө дундаас хойш байшингийн уур амьсгал улам эвгүй болж эхэлжээ.
Армийн бүх зүйлийг урьдчилан бэлдсэн түүний байшин доторх зарим өрөө аимшигтай зан үлийн театр мэт харагдаж байв. Хуучин модон хан бүдэг гэрэл том хоосон өрөөнүүд тэр орчныг бүрч дарамттай болгож байж. Хамгийн аимшигтай зүйл нь энэ бүхэн хүчээр биш, хоёр хүний урьдчилан тохирсон зүйл байсан явдал юм. Тэдний хоорондын яриа зарим үед бүр хачин тайван сонсогддог байж, Берн зарим мөчид эргэлдэж байгаа мэт харагдсан ч удалгүй дахин зөвшөөрсөн байсан тухай мөрдөн байцаалтын тайланд дурддагддаг. Гэвч бодит байдал фантазиас тис өөр байлаа. Ингээд удалгүй аимшигтай яргалалт эхэлсэн юм. Шөнө өнгөрөх тусам байшин доторх нөхцөл улам харанхуй болж камер үргэлжлүүлэн битсээр байлаа. Зарим мөчид Берн хашгирч заримдаа сул дорой гиншиж байсан ч хэдийн буцах зам үлдсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам армийн дотроо хачуун хоёр мэдрэмж зэрэг мэдэрч эхэлсэн байдаг. Нэг талдаа тэр олон жилийн фантаз нь бодит болж байгаад тогтолж байсан бол нөгөө талдаа бодит хүн түүний өмнө үхэж байгааг хараад сэтгэл зүйн цочролд орж эхэлжээ. Өглөө үрд сайхад тэр байшин дотор аимшигтай нам гүм тогтсон байлаа. Гэвч хамгийн цочрдон зүйл үүгээр дуусаагүй. Армийн дараагийн хэдэн сарын турш хэвийн амьдралаа үргэлжлүүлсэн. Тэр ажилдаа явж хөршүүдтэйгээ мэндэлж гаднаасаа жирийн хүн шиг амьдарсаар байж. Харин байшингийнхан дотор хөлдөөгч болон нууц өрөөнүүдэд аимшигтай нууц хадгалагдаж байсан юм. Энэ үеэс эхлэн тэр өөрийгөө ганцаараа биш болсон мэт мэдэрч эхэлсэн гэж хожимэлсэн байдаг. Тэр хуучин байшиндаа ганцаараа амьдарсаар байсан ч түүний амьдрал өмнөхөөс ч бүр харанхуй болсон байв. Өдөр нь энгийн амьдралаа үргэлжлүүлж харин шөнө болохоор компьютерийнхаа өмнө сууж интернетийн формууд руу дахин ордог болжээ. Тэр өмнөх үйлдэлээ зогсоогоогүй заруудаа дахин түгээсэн. Тэр формууд дээр илүү зоригтой болж эхэлсэн байна. Өмнө нь гаж хүслээ бүдэг бадаг бичдэг байсан бол одоо шууд утгатай заруудыг дахин нийтлэж эхлэв. Зарим формын хэрэглэгчид үүнийг галзуу тоглоом гэж үзэж байсан бол зарим нь үнэхээр аюултай хүн байж магадгүй гэж айж эхэлсэн байдаг. Тухайн үеийн интернетийн харанхуй буланд экстрем сонирхолтой хүмүүс идэвхтэй байсан ч ихэнх хүмүүс бодит амьдрал дээр юу ч хийдэггүй байсан. Гэвч армийн өөрийнхөө хийсэн бичлэгүүдийг тавьж эхлэхэд хүмүүст энэ зүйл өөр байгааг анзаарч эхэлсэн гэдэг. Түүний үгс дэндүү тайван дэндүү бодит байсан. Тэр хүн хайсан шин заруудаа оруулахдаа өмнө нь туршлагатай гэсэн утгатай зүйлсийг ч бичиж байж. Бичлэгүүд цацагдж эхэлсний дараа 2001 оны сүүлээр формын зарим хэрэглэгчид хоорондоо энэ хүн тоглоогүй байх гэж ярилцаж эхэлсэн байдаг. Гэхдээ интернет тэр үед өнөөдрийнх шиг хяналттай биш байсан учраас ихэнх аимшигтай постууд анзаарагдaltaгүй өнгөрдөг байсан. Энэ хооронд Австрид амьдардаг нэгэн оюутан интернет форум дээр армины бичсэн заруудыг хараад сэжиг авчээ. Тэр ихэнхдээ хочигнол байх гэж бодсон ч зарим бичлэг нь дэндүү нарийн, дэндүү бодит санагдсан байна. Тиймээс энэхүү залуу Германы цагдаад өөрийнхөө нэрийг нууцлан армины бүх зүйлийг илгээж. Энэхүү жижигхэн мэдээлэл бүх хэргийг эргүүлэх эхлэл болсон юм. 2002 оны 12 дугаар сард Германы мөрдөгчид Ротенбург дахь байшинд нэгжлэг хийх зөвшөөрөл авчээ. Тэд анх очихдоо ердөө хуурамч бичлэг хийсэн хүнийг олох гэж оролдсон байдаг. Гэвч байшин руу орсон даруйдаа тэдний харсан зүйл жирийн мөрдөн байцаалт биш гэдгийг ойлгуулсан юм. Байшин дотор хуучин модны үнэр чийг нам гүм орчин ноёлж байлаа. Армийн тайван байсан бөгөөд бараг хамтран ажиллаж эхэлсэн гэдэг. Тэр сандарсан шинжгүй мөрдөгчдөд ээлдэх хандаж байсан нь бүрч эвгүй санагджээ. Удалгүй цагдаа нар хөлдөөгч болон нууц хадгалах хэсгүүдийг шалгаж эхэлсэн байдаг. Тэндээс цагдаа нар хүний биетэй холбоотой аимшигтай нотлогоонууд олсон мөрдөн байцаал тэр даруй хүн амныг хэрэглүү шилжив. Гэхдээ хамгийн шок төрүүлсэн зүйл нь физик нотлогоо биш байлаа. Цагдаа нар түүний хийсэн бичлэгийг үзээд гүн шоконд оржээ. Тэдний өмнө фантаз биш, дүр эсгэлт биш, харин бодит үйл явдал бичигдсэн байлаа. Хамгийн аимшигтай нь бичлэг дээр хоёр тал хоёулаа урьдчилан зөвшөөрсөн мэт харагдаж байсан. Энэ нь хууль эрх зүйн хувьд асар төвөгтэй нөхцөл үүсгэсэн юм. Бичлэг дээр хоёр хүмүүс харилцан тохиролцож нэг нь нөгөөгөө алж дараа нь махыг нь идэжээ. Германы мөрдөгчид өмнө нь ийм хэрэг бараг харж байгаагүй байлаа. Энэ мөчөөс эхлэн армийн Майвс дэлхийн хэвлэл мэдээллийн гол айдас болж эхэлсэн. Сонинууд түүнийг Ротенбургийн хүн идэгч гэж нэрлэж эхэлсэн. Гэвч хамгийн том асуулт одоо ч хариултгүй байлаа. Хэрв хохирогч өөрөө зөвшөөрсөн бол энэ нь яг ямар төрлийн гэмт хэрэг вэ? Ингэж армийн баривчлагдсны дараа Германд айдас, жигшил бас ойлгомжгүй маргаан зэрэгцэн өрнөж эхлэв. Хэвлэлүүд түүний байшингийн зураг, форумын зарууд, мөрдөн байцаалтын мэдээллийг өдөр бүр цацаж байсан. Хүмүүс нэг асуултыг дахин тавьж байлаа. Яаж ийм зүйл бодит байж болдог вэ?
Гэвч мөрдөгчд болон прокурорууд өөр асуулттай нүүр тулсан юм. Энэ хэргийг хууль дээр яг юу гэж үзэх вэ? Учир нь өөрийгөө алуулж идүүлсэн бээр нь юургэн тодорхой хэмжээнд зөвшөөрсөн мэт харагдаж байв. Видео бичлэгүүд дээр хүчээр авчирсан шинж илэрсэнгүй. Энэ нь Германы хуулинд урд өмнө бараг тулгарч байгаагүй нөхцөл байлаа. Энэ хооронд хэвлэл мэдээлэл Армени өнгөрсөн амьдралыг ухаж эхэлжээ. Хөршүүд нь маш ийдэг хүн байсан, хизээж асуудал гаргаж байгаагүй гэж ярьж байсан. Энэ нь хүмүүсийгч бүр их цочирдуулсан байна. Түүний хуучин том байшин телевизийн камеруудаар бүслэгдэж, Ротенбургийн нам гүм тосхон дэлхийн мэдээллийн төв болж хувирчээ. Шүүх хурал эхлэх үед танхим дүүрэн сэтгүүлч сэтгэл зүйч хуульчид цугларсан байв. Зарим хүмүүс Арменийг цэвэр мангас гэж үзэж байсан бол зарим нь сэтгцийн гүн гажигтай ганцаардалд суурьсан хүн гэж тайлбарлаж байжээ. Армени өөрөө шүүхтэр маш тайван байсан гэдэг, тэр болсон явдлыг нуух гэж оролдсонгүй. Харин ч дэлгэрэнгүй ярьж эхэлсэн байдаг. Түүний хийсэн зүйлсээс хамгийн аимшигтай нь тэр өөрийгөө алуурчин гэхээсээ илүү ганцаардсан хүн гэж тайлбарлаж байсан явдал байлаа. Тэр мэдүүлэхдээ би хэн нэгнийг өөрийн нэг хэсэг болгохыг хүссэн гэж дахин хэлж байв. Сэтгэл зүйчид Армени бага насыг судалж эхэлсэн бөгөөд түүний олон жилийн ганцаардал хэд хяналттай хатуу ээжийн хүмүүжил нийгмээс тасарсан байдал. Мөн хэвийн бус сонирхол, хүсэл тачаалын гаж нөхцөл зэрэг хүчин зүйлс нийснээр сэтгцийн маш хүнд эмгэг үүсгэд нөлөөсөн байж магадгүй гэж үзсэн байна. Гэхдээ олон нийтэд хамгийн туссан зүйл нь видео бичлэг байлаа. Бичлэгийг бүхлээр нь олон нийтэд үзүүлээгүй ч зарим хэсгийг нь үзсэн мөрдөгчд болон шинжээчид насан туршдаа мартаагүй гэж ярьсан байдаг. Хэвлэлүүд өдөр бүр шинэ гарч гаргана, интернет хүнийг мангас болгосон уу? Каннибал формуудыг хаах ёстой юу? Фантаз болон бодит гэмт хэргийн хоёрын хил хязгаар хаана байдаг вэ? Гэх мэтчлэн гарчгууд хөврөн 2004 онд анхны шийдвэр гаргахад олон хүн уралсан байдаг. Шүүх түүнийг шууд 1-р зэргийн аллаар бус илүү хөнгөн 15 жилээр ялсан нь олон нийтэд хэд зөөлөн санагджээ. Германд эсэргүүцэл хүчтэй өрнөв хүмүүс хүн эдсэн байхад яаж юм ял өгч болдог юм гэж бухимдсан бол хуульчид хууль зөвхөн сэтгэл хөдлөлөөр ажиллаж болохгүй гэж маргаж байлаа. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй. Прокурорууд давж заалтаж хэрэг дахин сөхөгдсөн бөгөөд энэ удаа шүүх илүү хатуу байр суурь барьж эхэлжээ. Учир нь мөрдөн байцаалт явцад Армени зөвхөн нэг хүнтэй холбоотой байгаагүй байж магадгүй гэх айдас гарч ирсэн. Интернет формуудыг дахин шалгахад түүнтэй холбоотой байсан олон хүн илэрч эхэлжээ. Тэд хохирогч болоогүй ч бодитоор уулзах тухай ярьсан байсан нь мөрдөгчдийг түшээсэн байна. Анхны шүүх хурлын дараа Армени хэрэг Герман улсын хилээс давж дэлхийд даяар хэвлэл мэдээллийн гол сэдэв болж эхэлжээ. Америк, Япон, Франц, Их Британи гээд бараг бүх орны телевизийн сувгууд Ротенбергийн хүн идэгч гэх нэрийг өдөр бүр давтаж байсан. Зарим шинжээчид Арменийг сэтгэл мэдрэлийн өвчтөй гэж үзээгүй. Учир нь тэр хийсэн зүйлээ нуух гэж оролдоогүй, мөн тодорхой хэмжээний гэмшил илэрхийлсэн байдаг. Гэхдээ түүнд ноцтой хэд хэдэн сэтгцийн эмгэгүүд байсан. Энэхүү сайн дурын хохирогчтой хүнийг мөчилж бас идсэн хэрэг сэтгэл зүйчид болон криминологийн хичээлүүдэд судлагдаж эхэлсэн байдаг. Хүмүүс нэг асуултыг дахин тавьсаар байлаа. Яагаад жирийн харагддаг хүн ийм фантазийг хөгжүүлдэг вэ? Яагаад өөр нэг хүн түүнд алуулах гэж сайн дураараа очсон бэ? Эдгээр асуулт яг таг хариулт олдоогүй хэвээр үлдсэн. Харин 2006 онд Германы дээд шүүх дахин шийдвэрээ гаргаж энэ удаа Арменийг илүү хүнд ангиллаар яллан бүх насаар нь хорих шийтгэл оноосон байна. Шүүх энэ удаад зөвшөөрөл байсан ч хүний амийг санаатай бүрлэгсэн үйлдэл гэж үзжээ. Шүүхийн дараач хүмүүсийн сонирхол буураагүй баримтат кинонууд гарч эхэлсэн байна. Зарим метал рок хамтлаг хүртэл энэ хэрэгээр дуу хийсэн байдаг. Интернетэд энэ хэрэг одоо ч маргаан дагуулсаар байдаг. Зарим нь Армени бол төрмөл мангас, харин зарим нь тэр бол ганцаардал интернет сэтгцийн асуудлын нийлбэр гэж үздэг. Гэвч энэ бүх маргааны цаана нэг аимшигтай үнэн үлдсэн юм. Хэрвээ анх тэрхүү нэрээ нууцалсан хүн цагдаад мэдээлэл илгээгээгүй бол энэ хэрэг магадгүй хизээж илэрхгүй байж болох байсан. Хожимоо үүнтэй яг адилхан хэрэгүүд дэлхийн үнцэг болон бүрд хэд хэд гарсан байдаг бөгөөд хүн хүнийгээ идэх, үүнийгээ илэн далангүй илэрхийлэх. Бас өөрийгөө хөнөөлгөж идүүлэх сонирхолтой хүмүүс байдгийг одоо ч бүрэн задлан тайлбарлаж чадаагүй байна.